Багш эмч нарын цалин нэмэх асуудал тодорхой шийдэл гарсныг онцолж ажил хаялтыг түр зогсохыг уриалж байна. Төлөвлөсөн өөрчлөлтийн дагуу багш нарын цалин 20%-аар 7 дугаар сар хэднийд 30%-аар нэмэгдэх юм а. Үүнийг хэрэгжүүлэхэд 830 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд энэ хөрөнгийг төсвийн хөрөнгө оруулалтаас бус яамдын урсгал зардлаас танах замаар гаргах юм. За бид нар багш эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотой засгийн газраас шатраас арга хэмжээнүүд аваад явж байна. За гурван талтынхаа хүрээнд за өнөөдөр бид нар бас үйлдвэрчний хэвлэлээр өөрсдөө очиж уулзалт хийхээр одоо байгаа нөөц бололцоогоо үннээ л хэлье. За 3.5 саяд хүргэх төлөвлөгөө бий. За сангийн яамнаас буюу одоо боловсролын яамнаас бид нар 26 оны 1 сарын 1-ээс 20 хүртэл хуваар нэмээд 7 сарын 1 гэхэд 30-д хүргэх одоо 3.5 сая төгрөглөө дөхүүлэх арга хэмжээ одоо энэ дээр хэлцээр дээр тохироё. Одоо үннээ л хэлье. Одоо багш нар маань ч гэсэн нэг үгэлэхэд бас хамгийн одоо сэхэтэн бүлгийн нэг нь бас ухаалаг хандах байлгүй тийм ээ. Улс орнд маань байгаа бололцоогоо л одоо гаргаж тавьж чинь шүү. Бид нар нэмээгүй ш нэмж байгаа шүү. 15-аас 20% гэдэг бол тодорхой хэмжээний нэмэгдэл бид нар байгаа юм. За цаашдаа доктортой нэмээд явах ялангуяа багш нарын цалин өндөр байхдаа би марахгүй. Маш чадвартай багш нар байж аж ирээдүйн одоо Монгол улсын хүүхдүүд маань чанартай боловсрол эзэмшин шүү дээ. Тэгэхгүй өдөржингөө фэйсбүүкээ ухаал ажил хийдэггүй нэг багш суучаал сайн багштай барьцаал үгүй энэ хүн 3 сая төгрөгийн цалинтай юм байна. Ажил хийдэггүй багш муу юм аа. Мөн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх асуудал төсвийн боломж хязгаартай байгааг дурдсан бөгөөд 1.5 сая төгрөг түргэхэд 4.1 их 80 төгрөг шаардлагатай байгаа талаар танилцуулжээ. Засгийн газар санхүүгийн дарамт нэмэгдэхгүйгээр цалин үлсийг өсгөх шийдэл хайж байгаа бөгөөд үүнд салбарын хөтөлбөрүүдийн зардлыг оновчлох, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхийг чухалчилж байна. Төсвийн сахилга бат нийгмийн хариуцлага зэргийг хамгаалах нь гол зорилт гэдгийг онцоллоо. Төсвийнхээ хэдүүлээ одоо яг байгаа одоо хүнслийнхээ ирээр гэдэг шиг тийм ээ. Яг нэг уул ярилцаад байна. Одоо би одоо зарим гишүүдэд загнуулаад явж чинь чи одоо худлаа ярьж чадахгүй гэдэг. Би худлаа ярьж чадахгүй байгаа нь өсөл бололцоогоо л юм. Ахмадуудынхаа тэтгэврийг бид нар инфляцтаа нь уялдуулж 8% нэмэх хуультай. Хуулийнхаа хүрээнд бид нар энэ жилийнхэн одоо 2025 оны инфляцийн гүйцэтгэл 8 орчим хувь байгаа. За 8%-аар нэмээд явъя. Багш эмчнэр ер нь бол боловсролынхаа салбараас хөрөнгө мөнгө хармалдаг дэлхийн айлч бас орох байхгүй шүү дээ. Багш эмч нарын цалин нэмэх нь нийгмийн шударга байдлыг хангах, салбарын доктортой байдлыг дэмжих чухал алхам боловч энэ нь зөвхөн төсвийн хэмнэлтээр хэрэгжих бололтой. Засгийн газрын шийдвэр нь бодит боломжит тулгуурласан ч хөдөлмөрийн үнэлэмжийг бүрэн хангах хэсэг нь урт хугацаанд бодит хэрэгжилт хяналтаас шалтгааллах юм а.